Өвөрхөнгөн аймгийн цэцэг дарган ивэл дор шилдэг уран бүтээлч, шилдэг бүтээлийг шалгаруулах өндөр гэгэний соёлын урлагийн надмыг 2 дугаараа амжилттай зохион байгуулж байна. Дэлхийн урлагийн түүхэнд онцгой хөв нэмэр оруулсан уран зураач, уран баримлч, их соён гэгээр үлгч. Өндөр гэгээн зан назрын нэрэмжит уг надамд Монгол, Турк, Хятад, Америк, Орос, Австри, Франц, Герман, Солонгос, Македон зэрэг 15 улсын 230 гаруй уран бүтээлчид оролцож байна. Тусгаар тогтнолын мөнхийн гал Төгд Албаны минь аштын бэлэгдэл. Та бидний хэмэрлэг сахиус талын Монголын шүн шигтэй соём. Алтан соёмд минь сүлд хэмэр минь. Амин соёмд минь ард Монголын шүтэм. Эрдмийн эрэлд хой. Тусгаар бүрэн улсын оршихуйн үндэс хөгжлийн дархлаа болсон өвгдийн үлдээсэн түүх, өв соёл, ёс заншлаа эрхэмлэн дээдлэн түгээн дэлгэрүүлэх үнэт зүйлсийн эрэлчид бит өнгөрсөн онд намрын адаг сард Монгол улсынхаа тод манлай уяачийг зорж байсан бол энэ удаа өндөр гэгээнийхээ яндаршгүй ариун өв санд нэвтрэхээр эрхэм уран бүтээлч таныг алдаршуулахаар энэхүү нэвтрүүлгээ танд зориулж байна. Өндөргөн Зануудрын маань арт фестивал арга хэмжээ маань 2 дахь жилээр зохион байгуулагдаж байгаа. 2 дахь жил зохион байгуулалт дэлхийн 15 гаруй бүтээлч оролцож байна. Энэ эдгээр оролцож байгаа уран бүтээлчтэй арт иргэдийн өмнөөс халуун баяр илэрхийлж байна. За сайн байцгаана уу. Өндөр гэгээний төрсөн газар мандат толгой хэмээх энэ сайхан газраас та бүхэндээ мэд өгч байна. Тэгээд Зан базар арт фестивал олон улсын наадамд одоо оролцож байгаа Монголын болон гадаадын уран бүтээлчтэй улам их амжилтыг хүсье. Тэгээд энэ наадам маань одоо Монголын дэлхийн нийтийг хамарсан тийм том цар хүрээтэй наадам болж байна. Тэгээд энэ Монголоос одоо уран бүтээлчдийг төлөөлөд хэлэхэд ардын зураач доо бол төрийн сойргол чимэд орж Монгол улс орчуудын хэвлэлийн шагнал зураач төгсөөний зэрэг маш нэр хүндтэй уран бүтээлчд бас ингэж бахархалтайгаар оролцож одоо уран бүтээлчдтэй бас үлгэр дуурайл болж өөрсдийнхөө бүтээлүүдийг одоо арт түмэндээ дэлгэн үзүүлэх их сайхан одоо боломжтой энэ юунд оролцож байна. Тэгээд энэ маань бол одоо Монголын арт түмэнд одоо урлаг соёлын арга хэмжээ болж байгаа учраас одоо зохион байгуулагчдын зүгээс маш их баяртай байна. Оролцож байгаа бүх уран бүтээлчтэй өндөр гэгээний энэ авшиг шингэсэн газраас одоо урам зориг амжилтыг хүсээрээ. Би одоо Өвөрхөнгөн аймгийн 9 зүйлсүм өндөр өвгдийн яг мэдсэн энэ голд өстөрсөн хүн. Тэгээд одоо өөрийн нас одоо 80 дээр мөрдөж байгаа насны хүнтэй би өсөх наснаас л яг энэ гол мал дээр өссөн, малдаж өссөн. Өндөр богдыг бол одоо манай өвгдээдс ярьж байсан. Яг энэ тийг оронд очиод ном сураад ирэхээр нь ирээд одоо тэр хоёр хөшөнд өндөр богдыг очиод зоолгоход гэгээрлээ. Гэгээнд шиний нэгний хувь тавьсан гэж хэлээд. Тэгээд одоо тийм сүүлний хуйхтай модгоо хонгийн одоо тэр шагаатай хонгийн хагас шагаач юм гур өгч байсан. Тэгээд өндөргийг
За гэгээ их юм сургуудаа гэхэд эндээгээд баг нь гараараа ингэхэд баг нь тэглэхгүй байсан. Тэгээд жойсон гэж манай өвг эцэг надад ярьд юм да. Тэгээ би бол хэдий эсэгтэл одоо өндөр гэгэнийг ингэж одоо дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрч та бүхэн надтай ирж ярилцлага авч энэ бүгд ингэж байж хад надад бол одоо миний өстө санд бодж юусан юм бүхэн бүтэж байгаа шиг санагдаж байна. Хувьд би хэдий ч мөнгө цагт одоо өөр хүүхэдч байсан. Нутгийнхаа залуучулж байсан. Та нар азтай газар төрсөн. Азтай нутаг юм шүү. Монгол нутаг гэдэг тэр дундаа гайхалтай. Тэгээд Монгол нутаг дундаа өндөр өгдөө яг мэндэлсэн газар өс төрнө гэдэг бас том хувь заяад гэж. Хувьдаа одоо шүтэн бишиж явдаг хүндээ. Бэлгийн урлагийн дүүгэнд онцгой хөв нэмэр оруулсан уран зураач, уран баримлч, их соён гэгээр үлгч. Өндөр гэгийн зан назрын нэрмжид уг наадамд Монгол, Турк, Хятад, Америк, Орос, Австри, Франц, Герман, Солонгос, Македон зэрэг 15 улсын 230 гаруй уран бүтээлчид оролцож байна. Тусгаар тогтнолын мөнхийн гал Төгд Албаны минь аштын бэлэгдэл. Та бидний хэмэрлэгсэх ус талын Монголын шүн шигтэй соёмб. Өндөргийн маань болохоор одоо бие лагшингийн урлал биеийн урлал гэж юм тийм ээ. Тэрний хамгийн дээд урлал нь болохоор цутгуур, зурмал, баримл одоо тийм ээ шилбэр одоо сүм дугууны архитектурын чиглэлээр гэсэн олон дурсгал үлдээсэн батлагдж байгаа. Мөн адистидийн дэд хайрлагч жанлуу цогцол байна. Өөрийнх нь зохиосон тийм ээ соён бүсэг байна. Өөрөө гасан ингээд мөн дөрвөлжин бүсэг байна. Энэ их бичгийн дурсгалуудыг бас үлдээсэн. Өөрөө мөн майнын дэвтүс хам буюу майнын гүн бүтээг арга гэсэн ном үлдээсэн байгаа. Монголчуудад одоо жишээ нь золох ёс байна. Мөн маш олон ёс дэглэм, гурал номын зан үйл, чаг чаглан одоо тийм ээ айдан, хувцс эдгээрийг одоо айлдаж үлдсэн. Тийм өндөргийн маань гаргасан юмнууд олон байгаа. Тэр нь бас тэр гүүний үрс сүү гарах гэдэг ёслол байгаа. Тэр нь болохоор тэр нь болохоор дандин сүрэн зураачийн номон дээр болохоор өөрөө өндөргийн гүүний үрс гарах гэдэг ёслолыг гаргаад гүүний үрс гарах хувцс гэдэг морин хүрэн гэдэг хувцс гаргасан дурдсан байдаг. Тэгээ гүүний үрсүү гарах нь бол судлаач ням очир үзэж байгаа бол ийм бол дээш юм бол тэ Чингис хааны тахилгатай бас холбогдох юм лээ. Давнд 7 цагаан чулуу байсан. Одоо 1-2хан чулууд харагдаж байна лээ. Тэр 1-2хан чулуу байгаа бол жинхэнэ өндөргийн гэгэний унсан газар гэж байгаа юм. Тэгж ил манай өвг дээдс над ярьдаг байсан. Тэгээд хүй söгөлсөн юу нь бол энэ өвгөн суурга. Жихний нүнс асгсан газар нь гэж байгаа цагаан толгой. Тий, тэр цагаан толгой нь бол одоо энэ хүн зөөр энд баг эндээс сугахгүй л байгаа. Цагаан толгой 2 бий. Том баг 2. Тэр үл жихний нүнс гэж ярьдаг. Тэгээд энэ цагаан толгойн чулууг гадны хүнд бол нутгийн хүн ерөөсөө өгдөггүй гэж ярьдаг. Энэ цагаан чулуу бол одоо зөв жишээ нь урд улс айраг цагаандаа хийчихвэл тэр айраг цагаа сайхан байдаг. Одоо хүүхдээр илдэг үнгийн яр шарх гараад байх юм бол цагаан чулуу хийгээд буслага тэргээр угаачхад тэгээд цэвэршдэг. Тэгээ энэ зүйлийн өндөргөний энэ мэндэлсэн 9 болдог бол баруун талын 4 нь халуун, зүүн талын 5 нь хүйтэн байсан. Тэгээд 2 гол ингээд 4 болог нийлээд доош нэг бол 5 нь нийлээд доош нэг бол тэгээд 2 гол урсаад одоо яг энэ хүйтэрсэн юуны урагш очиод 2 гол уулздаг. Тэгээд тэр уулзнаас доош хүн усанд ордог, тэрнээс дээш хүн усанд ордоггүй гэж. Тэгээд тэгж ярьдаг байсан манай үгс надад. Өвөрхөнгө аймгийн цэцэг дарган ивэл дор шилдэг уран бүтээлч, шилдэг бүтээлийг шалгаруулах өндөр гэгэний соёлын урлагийн наадмыг 2 дугаараа амжилттай зохион байгуулж байна. Бэлгийн урлагийн дүүгэнд онцгой хөв нэмэр оруулсан уран зураач, уран баримлч, их соён гэгээр үлгч. Өндөр гэгийн зан назрын нэрмжид уг наадамд Монгол, Турк, Хятад, Америк, Орос, Австри, Франц, Герман, Солонгос, Македон зэрэг 15 улсын 230 гаруй уран бүтээлчид оролцож байна. Явж байгаа энэ арга хэмжээ бол ерөөсөө маш том өв үлдээх. Тэгээд олон нийтэд залуучуудад энэ өндөр гэгэний хийсэн бүтээсэн ажлуудаа сурталчлах,
тийм ээ таниулах, дээрэс нь энэ хүүхэд залуучууд энэ талынхаа амийг бас мэддэг байх. Цаашаа бүр энэ ч юм бол зөвхөн нөгөө нэг Монголын төдийгүй дэлхийн нийтийн хүн болж таарат байгаа шүү. Дэлхийн нийтийн хүн байсан учраас. Тэгэхээр энэ дэлхийн нийтэд одоо энэ өндөргийн талаар ер нь ямар бодолтой, ямар одоо судалгаатай байдгийг тэр бүтээл талаас нь цаашаа нөгөө соёнгийг гэрүүлэх, соёлын бүтээл талаас энэ хүний одоо бүтээлүүдийг маш олон улс орнуудад бүтээлчд, уран бүтээлчд байдаг учраас энийг л одоо улам цааш нь дэлгэрүүлж хөгжүүлэхэд маш том хувь нэмэр оруулж байгаа л гэж би бол залуу хүний хувьд үзэж байна. Тэгээд энэ урлагийн наадам бол өөрөө энэ жил бас нэлээд онцлог болж ах шиг байна тийм ээ. Цар тахалтай зэрэгцээд дээрээс нь одоо бас хүнд цаг үеийг туулаад ингээд энэ урлагийн наадам том наадам болж байгаад бол би бол бас нэг цаанаасаа одоо бас л ингэж шийгдэх ёстой л байсан болов уу гэж би бодоод байгаа шүү дээ. Тэ энэ хүнд цаг үе тэр хүний одоо ингээд энэ том наадмууд ингээд явж байна. Тэгээ яг хуу сайхан цаг ирэхэд бид нэр илүү тэрнээс их хэмийг бас хүлээлт, нийгэмд хүлээлт бий болгож байна гэсэн үг. Бид нэр бас энэ нэгэнтээ одоо урлагийн наадам зохион байгуулад тэгээд нийтэд бас маш том мессежийг өгөж залуучуудыг бас энэ түүх соёлынхаа талаар бас мэдлэгтэй байгаасаа гэдэг энэ маш том мэдлэгийн хувьд бол бас хувь нэмэр оруулж явж байгаа. Тэгэхээр бид нэр бол одоо аялж байгаа газараа тэр дундаа одоо Үранга аймгийн 900 за Батүлзий сумын Дөхөн хийд за Эрдэнэзуу за мөн одоо Шанхын хийд тэгэл ингээд аялаад явж идэг мөртлөнгөө тухайн газар орон нутгийн тэр одоо байгаль сайхныг бишрэхээс гадна энэ өндөр гэгэний одоо бүтээсэн ийм одоо хүндтэй газар шүү. Энэ одоо маш ховор энэ үнд одоо бүтээл шүү гэдэг талаас нь бас төдийлөн их мэддэггүй тэгсэгээл аялал өнгөрдөг залуучууд тий. Тэгэхээр Дөхөн хийд Эрдэнэзуу гэл ингээд явхад бол бид нэр энэ хүнийг одоо байнга дурсаж бас одоо дотроо бид нар бясалгаж ингэж хүндэтгэж тухайн одоо урлагийн бүтээлээр нь одоо бахархаж хамт яваа мэдхгүй нэгэндээ бас ярьж магадгүй гадаад орны нэг хүн найз нөхдөйгээ дагуулад явж байгаа бол тэр хүндээ бас тайлбарлаад өгчдөг тийм мэдлэгтэй тэрийгээ бас нэг сайхан шүтэж явдаг хайрлж явдаг тийм ээ тэр хүнд одоо шүтээнүүдийг бол бид нэр олон зуун жил дамжаад өглөөд ирсэн юмыг бол цааш нь бас олон зуун жил хадгалаад сэргээгээд явах, шүтээд явах. Энэ л одоо мэдлэгтэй байх, хандлагатай байх. Залуучууд бас энэ дээр бас их гоё зөв хандлагатай байгаасаа гэж би боддیں۔ Энэ ангаах ухаан дотор бол одоо хүн хүнийг бие махбодоор нэмжлэх биш, сэтгэлээр нь бие хэлийг нь засаж за одоо тэгэл бүхий л талаас нь тэр 5 махбодоос бүрдэж байгаа шүү дээ. Байгаль дэлхий өөрөө 5 махбодоос бүрдэж хүн өөрөө тэр 5 махбод 3 бэлэг чанар бас бүрдэж тэнцвэртэй оршин тогтнох боломжтой. Тэгээд энийг өөрөө яг одоо төгс байдлаар нь ингээд дэлгэрүүлэхэд маш өндөр хувь нэмэр оруулсан учраас одоо би бол бас бэлгшээд айгуу гоё. Тэгээд тэр хүний одоо ач гавьяа тэгээд маш олон багш нарын одоо ач гавьяа гарвал энэ их 5 ухааны нэг ангаах ухааныг одоо сурж мэдсэн гэдэг юм уу одоо тэгээд өөрөө суралцсан. Тэгээд залуу хүний хувьд бол одоо бас их тийм энэ талаар бас сурж одоо судалсан. Нэлээд судалсан. Тэгээд яг хөө энэ шүтлэг гэхээсээ илүү одоо тэрийг судлаж философи гүн ухааныг нь судлаж өөрөө хэрэгжилж амьдралдаа өдөр тутмынхаа амьдралд хэрэгжилж явна гэдэг бол эндээс олж авсан маш том мэдлэг гэж боддیں۔ Тэгээд янз бүрийн одоо шашин шүтэх нь бол одоо тэгэл хувийн асуудал байдаг баг. Тэгээд энэ шашин гэхээсээ илүү соёлын талын, ангаах ухааны талын тэр юмыг нь бол одоо би бол арай илүү нэг бас нэг гаргаж ирж явах юм бол одоо цаашдаа одоо энэ урлагийн наадам ч гэсэн бас их гоё өргөн үрээтэй болох бах. Тэгээд энэ олон улсад
болон дотооддоо явж байгаа энэ наадам өөрөө маш том мессежийг нийгэмд өгж байгаа. Тэгээ залуучуудад бол өөрөө энэ хүний ихээ талаар түүх соёлынхоо талаар бас судлах шаардлагатай гэдгийг бас мессеж нэгдүгээрт өгж байгаа. Цаашлаад энэ хүний одоо хийсэн бүтээснээр одоо бахархаж дэлхийд монголоор танигдах тэр одоо монголоос сурчлах тэр талынхын нэмийг бол хүүхэд залуучууд бид нэр одоо гар бие оролцож явахт нь зөвтэй л гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол одоо цаашдаа энэ урлагийн наадам бол илүү өргөн үрээтэй явах бах. Тэгээд энэ урлагийн наадмын зохион байгуулж байгаа болон нийт уран бүтээлчд бас их барьж талархаж байгаагаас үгээр илэрхийлмээр байна. Тэгээд жоохон ч гэсэн бас гар бие оролцож байгаадаа бас их баяртай байна. Тэгээд цаашдынх нь энэ наадам өргөн зар үрээтэй яваад ирэхэд бол илүү бас энэ дээр бас залуучууд маасаараа бас оролцох ёстой байх гэж харж байгаа. Зан азрын нэрмжт одоо арт фестивал манай аймагт 2 дахь удаа зохион байгуулагдаж байна л да. Энэ ажлыг бид нэр удаа санаачилж маш бас эхнийх нь арга хэмжээ нэлээд өргөн дэлгэр сайхан зохион байгуулсан. Энэ жил бол бүр их өргөн цар хүрээгээ тэлж зөвхөн одоо улсын биш те нэг улсын биш олон улсын хэмжээний арт фестивал болон өргөжж магадгүй цаашлаад одоо энэ зан азар арт фестивал гэсэн нэрийн дор манай улс нэг сайхан биеналтай болох гэж байгаа юм шиг санагдаж байна л да. Энэ манд одоо бидний зорьсон хийсэн ажлын үр дүн алсын хараа юм байна л гэж харж байна. Ер нь бол манай энэ одоо зан азар арт фестивалийн арга хэмжээнд чинь нийт одоо 15 орон. Тийм манай Монголоос гадна 15 орон байгаа. За тэгээд Монгол улсын маань өнцөг болон бүрээс маш одоо олон зураач уран бүтээлээ ирүүлсэн байгаа. За түүн дотор манай одоо уран зургийн салбарт манай улсын нэр нүүр болсон тий нэрийн хуудас болсон олон улсад ч гэсэн нэр хүндтэй томоохон уран бүтээлчд одоо соёлын гавьяа зүтгэлтэн болдгой ардын зураач төрийн сойрхол тий за мөн одоо саран цацрал төрийн сойрхол зураач төгс оюун за тэгээд төр бурам гэд маш сайхан хүмүүс оролцож байгаа нэг утгаараа бол энэ арга хэмжээний үн цэнийг нэр хүндийг маш өндөрт өргөж байгаа хэрэгэлтэй. За түүнээс гадна орон нутгийн уран бүтээлчд бас их оролцож байна. Энэ бол бас үнэхээр одоо авааштай сайхан зүйлүүдийн нэг. Бид нар одоо хэн хаана ямар уран бүтээл тойрож явна гэдгийг бол бид нар мэдэхгүй байгаа шүү дээ. Энийг үзэх, харах, нээх боломжийг бол энэ арт фестивал бол өгч байгаа юм болов уу гэж харж байгаа. Түүнээс гадна одоо 15 улсын уран бүтээлчд оролцоно гэдэг энэ бол олон улсын тавцанд бол нэлээд том одоо бүрэлдэхүүнийг хамарч байгаа гэдэг утгаараа олон улсын нэр хүндтэй болоод явж чинь гэж харж байгаа. Тийм учраас энэ бол олон улсын биенал юм аа. Биенал болох суурин юм аа гэж хэлэх гээд байна. Тэгээд би бол одоо засаг даргын хамгийн газрын нэгэн болон хэлтсийн дарга хүн одоо бас энэ арга хэмжээг зохион байгуулах одоо ингээд ажлын хэсэгт нь явж байгаа хүний хувьд мэдээж энэ одоо арт фестивалд ирүүлж байгаа уран бүтээлүүдийг бол харах, үзэх одоо нэг ёсны үүрэгтэй нөгөө талаасаа өөрөө нөгөө бас нэг эргэн хүнийхээ хувьд, хувь хүнийхээ хувьд бас уран зураг дурладаг гэх юм уу да дуртай хүний хувьд бас одоо хардаг л да. За эндээс харж байхад бол манай улсын уран бүтээлчд бол одоо дэлхийн хаана явна вэ гэд ингээд үзэх боломж нэг гэсэндээ баг гараад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг манай уран бүтээлчд, манай зураачд бол үнэхээр агуу санагдаж байгаа. Тэр уран бүтээлийн илэрхийлэмж, өнгө будагны хоршил хэлэх гээд байгаа агуулга маш өргөн, ур чадвар нь үнэхээр агуу байгаад байна л та. Үнэхээр гайхамшигтэй. Тэгэхээр би Монголын зурагчд бол өнөөдөр дэлхийн түвшинд бол үнэхээр тэргүүлэх байр суурь эзлэнэ болохоос биш одоо
бид нөгөө хүний хөгжлийн индексээр ч юм уу ямар нэгэн индексээр нөгөө 200 эдэн улсад чинь 100 хэд шийдэгдээд идэв шүү дээ. Тийм биш юм байна гэж харж байгаа байхгүй юу? Энэ бол үнэхээр маш бахархалтай. За тэгээд манай Монголын уран бүтээлчдийн одоо уран зураг тий уран бүтээл бол үнэхээр гайхамшигтай санагдаж байна. Ингээд харж байхад шин залуу уран бүтээлчд бас их орж ирж байгаа нь олзурхууштай байна. Шин залуу уран бүтээлч тэдэл одоо нэрд гараагүй те хэн нэгэн одоо таньж амжаагүй тийм үү шин залуу уран бүтээлчдийн төрлөг их орж ирж байна. За тэрийг ажиглахлаар зэрэг бас гендерийн хувьд манай уран зураачд бас хүйсээ харьцан ер нь тэнцвэртэй болж ирсэн байна. За тэр дундаа манай эмэгтэй уран бүтээлчдийн одоо тийм нэг урлагийн мэдрэмж тэр нэг нарийн нандин тэр нюансыг гаргаж ирсэн гой дотоод сэтгэлийн тэр нэг гой өгүүлэмжүүд нь бол бас үнэхээр тансаг харагдаад байна. Тэгэхээр би бол одоо зохион байгуулагчийн хувьд нэгдүгээр, хоёрдугаар одоо ингээд одоо сонирхогчийн хувьд бол үнэхээр тэр бүтээлүүдээс кайф авч чадсан. За тэгээд бүр онцгойлж хэлэх юм бол болдгоон тэр нөгөө эмэгтэй хүний гоо сайхныг одоо гаргасан тэр нюд те нүцгэн биеийг гоо сайхан алдаршуулсан тэр зураг бас үнэхээр тансаг өгүүлэмжтэй зураг байгаа даа. Ер нь бол дундад зууны нөгөө сэрэг мандлын үеийн уран зурагт чинь эмэгтэй хүний гоо сайхныг илэрхийлсэн эмэгтэй хүнийг гоо сайхнаар илэрхийлсэн гоё төгс зургнууд байдаг шүү дээ. Одоо Даная энтер гэдэг. Тэр одоо хэмжээнд надад санагд тийм гоё сэтгэл төрүүлж байгаа байхгүй юу? Тэр бол үнэхээр гоё санагдсан. Тэгээ яг өөр бас төгс оюунгүй тэр нэг өөрийн гэсэн стил имиж байдаг юм да. Одоо дээр үед бид нэр хүүхэд байх үед үлгэрийн номуудын одоо Балтийн тэнгис орчмын үлгэрүүдийн цовруулын чимэг зургийг хийжсэн. Яг тэр нэг зургийн нэг тэр нэг юм хадаглагтаад ирсэн. Одоогороо тэр гоё нэг зураг ирүүлсэн байсан. Тэр нөгөө гоо марл бүрт чон хоёр нэг хүүхдийн твэрсэн гоё зураг ирүүлсэн. Тэр хөтөлөр үнэхээр тансаг санагдаж байгаа. За тэгээд тэр төр бурмын хайчлбар гэсэн энэ одоо бүтээлүүд үнэхээр урлагийн үндсийг тавьсан бас алдартай хайчлбарууд. Тэгээд ер нь бол би бүх зургийг одоо энэ богино хугацаанд өгүүлжүүл баршгүй шүү дээ. Тэгэхээр бол сэтгэл дүлцсэн гой бүтээлүүд бол үнэхээр их байсан. Тэгээд уран зургуудаас гадна манай энэ одоо арт фестивалт чинь те орчин үеийн нөгөө урлагийн төрлүүд бит бүтээмжийн төрлүүд бас ирж байгаа. Түүнээс гадна уран хатгамал, ган сэлбэр, за арьсан урлал гэх зүйлүүд ирж байгаа болохоор одоо манай энэ одоо арт фестивалийн одоо төрөл жанрыг маш олноор одоо нэмэгдүүлсэн те илүү их одоо баялаг агуулгатай болгож өгч байгаагаар бол үнэхээр тийм гайхалтай санагдаж байгаа. За олон улсаас ирж байгаа бүтээлүүдийг харахад ч гэсэн бас орчин үеийн урлаг буюу контемпорари төрлөөр хийгдсэн тэр урлагийн зохиомжуудыг бас нэлээ ирүүлсэн байгаа харагдаж байна. Тухайлбал Солонгосоос ирсэн байсан, Австраас, Германаас гэх мэтчлэнгээр контемпорари урлагууд одоо зохиомжоор хийсэн тийм одоо бит одоо урлагийн бүтээлүүд ирсэн байна. Мөн янз бүрийн уран зургууд ирсэн байна л да. Тухайлбал надад бол гадаадын уран зургуудыг харахаар зэрэг бол бас их сонирхолтой сэдвүүд бас байгаа харагдсан. Тухайлбал Индонез улсаас ирүүлсэн нэг уран бүтээл байсан. Тэр бол одоо яг бас нөгөө өнөөдөр дэлхийн ертөнцийн дээр бий болоод байгаа нэг цар тахалтай холбоотой хүн болгоны тэр нөгөө нэг нүүрний тийм одоо хувирал те нүүрний хувирал дотоод сэтгэлийн тэр эмоцийг те илэрхийлсэн хэрнээ масктай тийм одоо нүүрний өгүүлэмжүүдийг бүр хоёр цувралаар ирүүлсэн байх жишээтэй. Гэтэл Македоны нэг уран зураач бас нөгөө яг энэ цар тахалтай холбоотой зургийн бас цуврал ирүүлсэн байлээ шүү дээ. Энэ юу нэг хоёр зураг байсан. Тэр нь юу эхний зураг нь болохоор зэрэг зүгээр сити буюу хот гэсэн их гоё хотын зохиомжтой зураг байсан. Гэтэл turn up буюу те унтраасны дараа гэсэн маш эмх нөгөө хот маань маш эмх замбраагүй болсон. Дээр нь хаа сайгүй уранхай тасархай маскнууд те тэгээд бас вакцины шил тариур гэх мэт зүйлүүдийг дүрсэлсэн яг тийм одоо зохиомжилсан зургнууд бас байна. Тэгэхээр зэрэг бол ер нь уран бүтээл гэдэг бол тухайн одоо хүн төрөлхтний нийгмийн одоо үзэгдлүүдийг яг илэрхийлж үлдээдгээр юм бол хамгийн тийм одоо агуу зүйл шүү дээ. Тийм учраас одоо энэ цар тахлын үеийн
одоо энэ агуулмжууд хэдийнэ уран бүтээлчдийн уран бүтээлд суугаад өгсөн байна гэж харагдаж байгаа юм. Тухайлбал сонирхолж хэлэхэд нөгөө одоо өмнөх 100-д Испани ханадгийн цар тахал дэлхийг тархсан шүү дээ. Тэр үед одоо томоохон одоо уран зохиолын том маструуд том одоо армануудыг тахал нэрийн дор бичсэн байдаг. Жишээлбэл нөгөө Камиюгийн тахал хиний нөгөө 100 жилийн ганцаардлыг бичсэн зохиолч маань хэн блэ? Тэр зохиолчийн нөгөө нэг тахлын үеийн дурлал Габриэл де Гарсиа Маркес шүү дээ тийм. Энэ гэсэн одоо уран зохиолууд гарсан байдаг шиг уран зургийн өнцгөөс харахад бас энэ өгүүлэмжүүдийн зурагт сууж өгдөг юм байна. Тэгэхээр арилва уран бүтээл гэдэг бол тухайн нийгмийн одоо дүр төрх, дуу хоолой, өнгө төрх болж хожимынхаа үеүүдэд одоо уламжлан үлддэг ийм л онцлогтой идэлтэй гэж ойлгож байгаа. За тэгээд ер нь бол гадаадын уран бүтээлчдийн бүтээлүүд бас их гоё байсан. За тухайлбал Оросуудаас бас нэлээдгүй олон бүтээлүүд ирсэн. Оросуудын бүтээлүүдийг халж яхад тийм ерөнхийдөө тийм нэг реалист бодит нөх байдлыг зурсан тийм өгүүлэмжтэй. Одоо нөгөө өөрөөр хэлэх юм бол тэр нөгөө уламжлалт болсон классик маягаар зургасан зүйлийг шууд тусгаж классик маягаар зурсан зургнууд бол харагдаад байгаа. Бас тансаг тийм бас их гоё. Тухайлбал Лариса Баканова гэдэг нэг эмэгтэй гин одоо ээж хүү хоёр их гэдэг зураг. Тэр их бас хүүгэн тэрвэрцээ ээж маш гоё зураг байх жишээтэй. Ер нь бол Оросын уран бүтээлчдийн зурагнууд бас их тийм нэг бодит хэрнээ өгүүлэмж нь бас гүн гүнзгий чадвар нь үнэхээр тансаг бас гоё орж ирж байсан. За бас нэмж хэлэхэд Перу улсаас бас нэг эмэгтэй оролцож байгаа. Тэр эмэгтэй болохоор зэрэг бас яруу найрагч. Тэгэд бас зурдаг. Тэр эмэгтэйгийн хоёр бүтээл ирсэн байлээ л дээ. Тэр бүтээлийг харахаар зэрэг Перугийн тэр уран бүтээлч эмэгтэйгийн зураг бол айгүй тийм бас нэг гоё сэтгэл хөвсөлзүүлсэн тийм нэг сүнслэг өөрөөр хэлэх юм бол тийм нэг өөрөөр хэлэх юм нэг омгшиж ярих шиг домгийн шоу үргээсэн гэдэг шиг тийм нэг гоё сүнслэг тийм өөрөөр хэлэх юм бол нэг буддын шашны хэв маягаас нэг өөр сонирхтын болов гэмээр буддын шашны магадгүй шүтдэг ч юм болов тэр буддын шашны тухай тэр ойлголтууд тэр зүйлүүдийг бас сонирхдаг болоо да гэмээр тийм үнцэг харагдаг жишээ нь ер нь бол тийм маш гоё бүтээлүүд ирсэн байсан. Солонгосын бүтээлүүдийг ажиглахад бол ерөнхийдөө тийм нөгөө Япон хэв маягаар зурагдсан одоо нэг ширхэг сакурагийн мөчрийг зурсан ч байдаг юм уу те эсвэл тэр нэг манантай хөндөй тэгээд сүмийн орой гих мэтчлэн бас л тийм нэг дорны тэр нөгөө тансаг хилэмжүүдийг бас илэрхийлж өгсөн байгаагаар юм бол үнэхээр гайхалтай байлээ. Тэгээ энд ирүүлсэн хүмүүс мэдээж шилдэг уран бүтээлүүдээ л явуулсан байгаа шүү дээ. Зан Назар гэдэг хүн чи өөрөө тийм их авшигтай те өөрөө тийм нэг одоо өөрөө тодорсон гэдэг үйлсэж гисэн ингээд шууд өрнөөд тийм учраас мэдээж тэр үйлсэл тэр холбогдлоор бидний төсөөлөг байсан хэмжээнд нөгөө наадам маань том болцсон. Яг тэрэн шиг дэлхийн соруудыг ингээд өөртөө татсан гэж харахаар тийм гайхамшигтай уран бүтээлүүд ирсэн байгаа. Үнэхээр их баяртай байна. Тэгээд одоо миний хувьд болохтаа зэрэг бас мөн таншиг зохион байгуулагч тэгээд юу цахим хуудасаар бүтээлүүдийг авчиж харилцаж байгаа байхгүй юу. Тэгэхэд бол энэ наадам маань процессын хувьд бас нөгөө одоо урлаг бол дэлхийн хэл гэдэг чааяг тэрүүндээ нийцсэн гэмээр тэр харилцаж байгаа уран бүтээлчд маань гिचнэ тэр өөр улсын уран бүтээлчд гэсэн манай Зан Назар арт фестивалийн тэр цахим хуудас руу шууд чат өчээд за би одоо Македоноос оролцож байгаа юм уран бүтээлч байгаамаа гэд. За тэгээд тэр уран бүтээлчтэй ингээ харьцаад бүр адж гин гэд. За танд одоо энэ дэлгэцээрээ дамжуулаад маш их баярлалаа. Би одоо та бүгдийн энэ одоо зохион байгуулж байгаа ажлыг таалтаа хүлээж авч байна. Тэгээд энэ одоо бидний юу гэх тийм ээ удирдамжийг найзуудаа түгэнэ гэтгэж байгаа байхгүй юу. Тэгээ Европын холбооны улс Европын холбооны одоо улсын нэг юм блэ. Тэгээд ойролцоох Косово, Кипр, Перу, за тэгээ хойд Македон гэсэн. За тэгээд Турк
тэгээд тэр найзуудаа түгээд тэд нар ингээд шууд ороод ирж байгаа байхгүй юу. Гэх мэтлэнгээр тэг үнэхээр их баяртай байна. Тэгээд энэ өндөр гэгээн гэж яг хэмбэ гэхээр юу зан базар ихэр илүү ойлгодог. Тэгэхээр бид нар болохтан зэрэг өндөр гэгээний соёлын өв гэд монголчлон бол энэ наадам байна. Нөгөө дэлхийн нийтэд зан базар арт гэж л орчуулгахдаж болох гэдэг юм. Тэгэхээр энэ хүний талаарх мэдээллийг Google-с уншиж сонирхлоо. Үнэхээр энэ одоо бүтээл нь гайхалтай юм байна гэд яг тэр үед болохтан зэрэг өндөр гэгээний зан базрын одоо бүтээл үйлсийг бол олон улсад сурталчилж байгаа арга хэмжээ болчихж байгаа юм л да. Гэх мэтлэнгээр аргагүй л одоо яг энэ хүнд үед оюун санааны хувьд ив санааны одоо нэгдлийн тийм олон улсын гоё урлагийн наадам байж чадчих юм шиг харагдаж байна л да. Тэгээ миний хувьд ч гэсэн зүгээр зарим зургуудыг одоо яг яаж илэрхийлэх юм бол бас яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэг хараад суугаад баймаар. Одоо тэр 2 3 дугаартай байлоо баяр төр уран бүтээлчин дээр зураг бол үнэхээр надад таалагдсан. Ингээд яг эрхэмсэг мөртлөөсөө тэгээд яг зүүд юм шиг. Тэгээд тэгсэн хэрнээ бас нэлээд тийм нэг юу одоо dream гэдэг шүү дээ. Тэгээд нэг тийм нэг гоё нэг энэ ертөнцид байхгүй нэг тийм нэг оюун санааны юунд авчирч байгаа юм шиг тийм гоё сэтгэл төрүүлж ирсэн тийм мэдрэмж төрүүлэхээр үү. Зарим бүтээл нь болохтан зэрэг ингээд одоо тэр зураачдын өөрсдийнх нь шийдэл байдаг бах ингээд амьсгаа авмаар дотор бачимдмаар ч юм шиг тийм мэдрэмж төрүүл одоо юу гэдэг ингээд нэмэх замраагүй тий одоо яг нийгмийн тусгалал байх л та тэгээд ингээд урт амьсгаа авмаар юм шиг тийм мэдрэмж хүн төрж байгаа гэдэг чинь одоо бас л энэ одоо тэр зураг уншиж байгаа урлагийн гайхамшиг болох гэдэг юм л та тий. Тийм тэгэхээр ер нь бол ажиллаж байхад манай Монголын уран бүтээлчдийн зургууд их өнгөлөг, их эрх чөлөө үнэртсэн тийм уран бүтээлүүд байгаад байдаг юм байна. Гадны одоо зарим уран бүтээлүүдийг харахад бол зарим тийм зарим нь гоё өнгөлөг бүтээлүүд бас байгаа. Зарим нь нэлээд гүн, бараан тий одоо гүн өнгийн одоо тоонтой тэгээд тэргээрээ нэг магадгүй айдас хүйдс эрх чөлөөний илэрхийлэл тэгээд нэг боогдсон сэтгэлийг илэрхийлж байгаа юм шиг тийм өгүүлэмжтэй зургууд бас мэрсэр байна. Тэгэхээр бол би тэр нэг хэлсэн штэ уран бүтээл гэдэг бол тухайн нийгмийн өнгө төрх дуу хоолой болдог учраас магадгүй одоо тэр нийгмийн илэрхийлэлтэй байх магадлалтай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар уран зураг гэдэг бол нөгөө нүдээр унших яруу найраг гэдэг штэ. Яг тэрэн шиг уран зургаас бол их зүйлийг ойлгож мэдэрч болно. Мэдрэмжийг хөвлөж болно. Уран зургаар их зүйлийг илэрхийлж болно гэж ойлгодог. Тэгээ гайхалтай уран бүтээлчд байдаг л да. Одоо сонгодгууд тийм ээ. Одоо Да Винчи, Микеланжело, тэгээд нөгөө Ван Гог, Дайл энэ гэл гой зурагчд байна шүү дээ. Тэгвэл яг энэ одоо дэлхийн сонгодгуудтай энэ зэрэгцхүйц хүн манай Монголд байна. Тэр дундаа бидний нутагт төрж тэ энэ бол одоо зан базар юм аа. Энэ хүнийг уран бүтээлийг бид нэр түгээн дэлгэрүүлж энэ хүнээрээ омгшиж тэ энэ хүнийхээ нэрийн дор дэлхийг цуглуулах ёстой гэж бид нар ойлгож байгаа шүү дээ. Энэ утгаараа бол одоо бидний нэхлүүлэх гээд ядаад яваад байгаа энэ ажил бол маш том алсын дараатай маш том зорилго агуулсан ийм ажил юм аа. Тийм. Энэ утгаараа бол энэ бол жинхэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэл болно. Энэ утгаараа олон улсынхныг бид нар яг л нөгөө цэцгэнд дурлсан зүгийн шиг татна. Тэгээд энд чи нөгөө аялал жуулчлал нөгөө бусад эдийн засгийн салбарууд хөгжин гэдэг утгаараа энэ бол маш том агуулгатай юм. Тэгээ саяхан нөгөө соёлын хуулийг хэлэлцсэн байгаа шүү дээ. Тэн дээр бол ерөөсөө л соёлыг эдийн засгийн эргэлтэнд оруулъя, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих гэсэн хуулийн ерөнхий концепц яригдчихэж байгаа. Яг энийг л бид нар хийгээд байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол тийм ээ. Бид нар хийж байгаа. Тийм. Өөртөө байгаа, дотоод байгаа нөөц боломжоо ашиглаад яаж үндэсний хэмжээнд, яаж олон улсын хэмжээнд гарах вэ? Яаж бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих вэ? Алийн болтол хадгалаатай үүслээстэй хэвтэх юм бэ, тий? Дийлгэж тавих ёстой, эргэлтэнд оруулах ёстой. Гэхдээ зөв арга замаар гэж л бид нар бол одоо ярилцаж байгаа шүү дээ. Энэ утгаараа бол одоо бидний зориод хийх гээд байгаа ажлын одоо үр дүн бол маш их том бөгөөд одоо агуу юм. Тэгээ бид нар ямар ч байсан 1-2 жилдээ
одоо ингээд суурийг бол тавьж байна. Гэхдээ биднэрт сурах юм, хийх юм, мэдэх юм маш их байна тий. Одоо ингээ олон улсын хэмжээний төвлөршин фестивалуудыг нээд одоо зохион байгуулна гэдэг бол биднэрт тий одоо нөгөө дуршлаг, ур чадвар, одоо гадаад хэлний мэдлэг, хамтын ажиллагаа энэ төр бүх юм одоо ингээл дутагддаг юм байна. Энийг бид нар одоо бий болгохын тулд эрэл хайгуул хийгээл сураал яваал тий. Ингэх тусам бас бидний хувьд тий манай зохион байгуулагч багийн хувьд бас хөгжиж байна, сурж байна гэж харж байгаа шүү дээ. Өвөрхөн аймгийн цэцэг дарган ивэл дур шилдэг уран бүтээлч шилдэг бүтээлийг шалгаруулах өндөр гэгэний соёлын урлагийн надмыг 2 дугуйгаа амжилттай зохион байгуулж байна. Бэлгийн урлагийн дүүгэнд онцгой хөв нэмэр оруулсан уран зураач, уран баримлч, их соён гэгэрүүлэгч, өндөр гэгийн зам назрын нэрмжид уг надамд Монгол, Турк, Хятад, Америк, Орос, Австри, Франц, Герман, Солонгос, Македон зэрэг 15 улсын 230 гаруй уран бүтээлчид оролцож байна. Тусгаар тогтнолын мөнхийн гал Төгд Албаны минь аштын бэлэгдэл. Та бидний хэмэрлэгсэх ус талын Монголын шүн шигтэй соёл. Алтан соёмд минь сүлд хэмэр минь. Амин соёмд минь ард Монголын шүтээ минь. Нодингийн уралдаанд тэргүүн байрын төрөлдөө тэргүүн байрын шанал авсан гүрсдийн их төр ах маань одоогоор бүтээлэнд тойрвж байгаа. За тэгээд юу зохион байгуулагчдын зүгээс ямар ч бас үлдэх гол зүйл каталог гэдэг сая одоо орон нутаг маань санхүүжилтийн дэмжиж ингээд зохион байгуулж байгаа энэ үед бас бид нэр жоохон бас нөгөө шийдвэрээ ингээд 10-ны дотор инглээ шийдвэр гаргаад ингээд авч хахад одоо ноднон одоо би шилдэг бүтээл ногоон дарах бүтээлээрээ төрүүлсэн тийм учраас одоо зориулж бүтээл хийж байгаа. Энэ бол тонцор 7 сарын 10-ны алдад дуусна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо инх төр уран тархан маань энэ сайхан бүтээлээ бас яг цахим орчиндоо яг ийм бүтээл гамаа гэд хийж байгаа явцсан бол үзүүлж харуулах бах. За мөн бас яг буд гэд уран хатгамалч байгаа. Энэ болохтон зэрэг Баян намсраа бурхныг уралсан. Баян намсраа бурхныг 8 сарын турш уралсан. Ерөөсөө А4 хэмжээтэй тийм бүтээл байгаа. Дандаа нөгөө зүү оройхоор. За тэгээд одоо манай уран дарагч бол ямар мундаг тийм шийдэл гаргаж чаддаг үлээ. Тэр уламжлалт арга барилаасаа тийм ээ. Тэгээд тэр яг Баян намсраагийн гол чимгүүдийг цэвэр алтыг цовж ингэж ороосон гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бүтээлүүдийн үнцэн тий харагдаж байгаа тийм зураг биш. Том бүтээлчд бүр нөгөө зориуллага гаргаж хийж яах гэдэг бол энэ бол том үйл л дээ. Өөрөөр хэлэх юм бол энэ одоо фестивалд зориулж тий зориуллага гаргаж үйл хийнэ гэдэг бол агуу зүйл аахгүй. Тэгэхээр бид нар уран бүтээлчдийн сэтгэлийг хөгөлсөн тий сэтгэлийг татсан одоо энергийг татсан Лариса Бакинова хэлжсэн шүү дээ. Бидний нөгөө зүүн муулсан гэдэг. Цаанаал нэг энэ одоо фестивалийн эргэн тойронд нэг гоё аура байгаа. Энэ аура бол бидний ингээ яалтчгүй татгаад байгаа маа гэсэн үг хэлжсэн. Бүр ингээ тодхон байна л та. Яг тэрэн шиг ингээ хүмүүсийг татж байгаа. Хүмүүсийг татахтаа бүр зориуллагаар татна гэдэг чинь бол нөгөө альва зүйл нэг ая зөндөө бүтнэ гэж байдаг шүү дээ. Тэгээд сайн юм одоо үүлийн үр тарангууд альва юм нөгөө ая зөндөө бүтдэг гэдэг шиг энэ маань бас ингээд санамсаргүй байдлаар бүх юмнууд ингээ ая зөндөө гэд бий болоод эзэлцээд ингээ яваад байгаа байхгүй юу. Тухайлбал одоо манай энэ фестивал зориулж хурд хамтлаг бол одоо манай фестивалийн нэрмж дуутай болголоо. Гэх мэтчлэнгээр энд бол үнэхээр их зориуллага бий болж байгаа. Энэ бол тэгэл том хүний л одоо буян юм даа л гэж харж байна. Тэгээ энэ одоо олон улсын фестивалийн бас нэг гол зорилго бол би түрүү төвчхөнд дурдсан. Манай улсын залуу уран бүтээлчдийг дэлхийн тавцанд гаргах том боломж төдийгүй бид нар өнөөдөр дэлхийд хаана явна вэ гэдгийг илэрхийлэх бас нэг том боломж гэж харж байгаа. Энийг би юутай холбож хэлэх гээд байна гэхэлэр зэрэг одоо жишээлбэл манай улсын утга зохиол хөгжил бол нэлээд хурдтай явж байгаа. Бас л сонирхолтой өнцгөр бас утга зохиол маань хөгжиж байгаа шүү дээ. Тэгээд одоо орчин үеийн томоохон утга зохиол судлаачид бас ярьдгийн байлээ. 1945 оноос хойш утга зохиол урлагийнхан бас contemporary одоо стил хип маяг жанраар бичиж байгаа гэж хэлж байгаа байхгүй юу? Яг уран зурагч ч гэсэн яг энэ contemporary энэ хип маяг бас аль хэдийн байр суурь эзэлсэн ингээ яваад байгаа. Тэгсэн хэрнээ утга зохиолын хувьд бол нөгөө томоохон одоо нөгөө классик уран зохиолч тий одоо Америкийн ч юм уу одоо тий Францын
одоо нэг бидний хүүхд байхдаа уншдаг том классикуд байна шүү дээ. Тэднэр л ер нь дэлхийн уран зохиолыг те эсвэл одоо Шолохов ч юм уу Достоевский ч юм уу те энэ том төлөөллүүдээр бид нар төсөөлөл явж исэн. Нөгөө жижиг буурай гэмээр юм уу да дэлхийн 200 хэдэн улсууд юу бичдгийг, яаж бичдгийг, ямар өнцгөр бичдгийг гэдгийг бараг одоо нөгөө 2 өндөр унахаас өмнө те 2 Америкийн 2 өндрийг одоо нураахаас өмнө ерөөсөө сэрээгүй байсан байхгүй дэлхий. Бүр одоо нэг дэлхийн томоохон гүрнүүд чинь дэлхийн ертөнц бидний жишгээр л явж байгаа тий. Одоо биднийг л дагалж явж байгаа. Бид нар ерөөсөө дэлхийг өнгөлөөд явж байгаа. Бусад жижиг улсууд, үндэстнүүд юу бичиж, юу төөрөж, яаж амьдрах нь ерөөсөө сонирн биш юм шиг бодож ирсэн юм байна л да. Гэтэл 2 өндөрлөг нурсан тэр цагаас хойш одоо тэр Америк гэдэг том гүүрэн маш чочрол авсан гэж байгаа. Юу вэ те бид нар одоо ямар улсуудтай ямар хүмүүстэй хамтран оршоод байна. Биднийг тойроод хэн байна вэ? Гингүүтээ одоо тэр сэрж мэдэрнэ гэдэг шиг те одоо бусад улсууд тэгвэл одоо ямар нийгмийг ямар соёлыг бүтээсэн тэр хүмүүс юу бичээд байна, юу уншаад байна гэд судалсан байгаа. Бусд орны зохиолуудыг судлаад ирсэн байна л да. Тэгээд ер нь нөгөө Америкт нөгөө борооны дараах мөнх шиг бусад улсуудын одоо шин цагийн бичигчд од олж гарч ирсэн гэдэг шиг манай энэ одоо фестивал бол те баш нэрд гараагүй олон зураачдын бүтээлийг нэг дор цуглуулж те дэлхийд таниулж байгаагаар юм бол бас одоо нөгөө урлагт үзүүлж байгаа маш том хувь нэмрээ уран бүтээлчдийн хувьд танилцуулга болж байгаа маш их ач холбогдлоо гэж хараад байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг эхлэн бичигчдийн шагнал энэ төр гэд байдаг шиг одоо манай энэ фестивал бол одоо анх удаа тий олон улсын фестивалд оролцож байгаагүй хүний хувьд бол маш том боломж гэж харж байгаа. За 2020 онд аймгийн засаг даргынхаа ивэлдор өндөр гэгээний соёлын уламжлагч уралдааныг бид маш амжилттай зохион байгуулсан. За энэ уралдааныг илүү их хөргөжүүлэх, талуудын оролцоог нэмэгдүүлэх, бодлогын түвшинд энэ уралдааныг яаж авч явах вэ гэдэг ийм одоо агуулгын хүрээндээ бид аймгийнхаа 21-с 25 оны онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, 20-с 24 оны аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 21 оны хөгжлийн төлөвлөгөөндөө өндөр гэгээний соёлын өв 2021 урлагийн наадмыг зохион байгуулахаар тусгасан байгаамаа. За энэ уралдааны маань хамгийн гол ач холбогдол бол өв соёл суурилсан соёлын одоо бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлогын түвшиндээ анхаарыг илүү их одоо үн цэн ач холбогдлыг нэмэгдүүлэх гэдэг хүрээнд зохион байгуулагдаж байна. Цаашид бид энэ уралдааныг өргөн дэлгэр зөвхөн Монгол улсын төдийгүй олон улсын давтсанд энэ хүнээ алдаршуулах, үн цэнийг нь илүү их мэдрүүлэх, ирээдүйн хойч үедээ таниулах, уран бүтээлчдээ нэгтгэх, мөн одоо эрдэмтэн судлаачдаа энэ асуудал руу илүү их анхаарлыг нь хандуулах ийм бодлогыг илүү одоо нарийн төлөвлөлтөөр авч болох хэрэгцээ байна, авч явах хэрэгцээ байна гэдгийг бид бас гаргаад байгаамаа. Өвөрхөнгө аймгийн засаг даргын ивэлдор шилдэг уран бүтээлч шилдэг бүтээлийг шалгаруулах өндөр гэгээний соёлын урлагийн наадмыг 2 дугаар дахь амжилттай зохион байгуулж байна. Бэлгийн урлагийн түүхэнд онцгой хөв нэмэр оруулсан уран зураач, уран баримлч, их соён гэгээрүүлэгч өндөр гэгээн зан назрын нэрэмжит уг наадамд Монгол, Турк, Хятад, Америк, Орос, Австри, Франц, Герман, Солонгос, Македон зэрэг 15 улсын 230 гаруй уран бүтээлчид оролцож байна. Тусгаар тогтнолын мөнхийн гал Төгд Албаны минь аштын бэлэгдэл. Та бидний хэмэрлэг сэхүүс талын Монголын шүн шигтэй соён. Өндөр гэгээний соён гисэн нутагт энэ дэлхийн шилдэг урчууд хуран чуулж орчлонгийн мэлмийг баясгаж байгаасай. Өндөр гэгээнийхээ өв соёлыг өвлүүлэн уламжилж, судалж, сурвалжилж, түгээн дэлгэрүүлж, бахархаж алдаршуулах нь үр хойч бидний ариун нандин үүрэг бөгөөд таны, миний оюун сэтгэлгээнд их хорон минь, тэлийн дээс минь, тусгаар тогтнол минь билээ. Өг дээдсийн өв соёл өн мөнхөд орших болтугай. Их нутаг шиг